За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Деталийн тухай ойлголт хичээлийн хичээл номер 2 эхэлж байна. За энэ хүү хичээлээрээ деталийн элементүүдийн талаар үзэх болно. Деталийн тодорхой зориулт бүхий хэсгүүдийг деталийн элемент гинэ. Детал нь үзүү, тэглүүр, жих, хамар, газар тал, доогол, төвхлөг нүх, тэвхний хоног, горив, нуруу, хойно, хөөлө, хэрчлээс, гориг гэх мэт элемент хэсгүүдтэй. За дараах зураг нь деталийн элементүүдийн хэсгүүдийг харуулсан байна. Дараах зургийг ажиглаарай хүүхдүүдээ. Деталийн элементүүд нь дараах шаардлагын дагуу хийгдсэн байх ёстой. 1-т деталийн бат бөх чанарыг хангасан байх, 2-т илэгдэлт эсвэртэй байх, 3-т технологийн оновчтой байдал буюу хөдөлмөр зарцуулалт бага хэмнэлттэй байх, 4-т оваржин багтаа байх гэх мэт шаардлагуудтай. Эдгээр шаардлага нь деталийн элементүүдийн геометри хэлбэрийг хэрхэн оновчтой сонгосноос шалтгаална. Деталийн элементүүд нь дараах үндсэн геометри төвчүүдээс бүтдэг. Жишээ нь конус, цилиндр, куб, голдоо нэвт нүхтэй цилиндр, тал бөмбөрцөг. За багш нь одоо та бүхэндээ деталийн элементүүдийн зарим хэсгүүдийг дэлгэрэнгүй тайлбарлая. Гальтел нэг гадаргуу нөгөөд шилжихэд үүсэх дугуйрал завсрын гадаргуу. Тэглүүр цилиндр ба конус гадаргууд илүү гаргасан цагираг хэлбэрийн тэг. Зургаа ажиглаарай хүүхдүүдээ. За төвлөх нүх деталийн суур машинд бэхлэхэд зориулсан 60 градусын өндөгтэй конус хэлбэрийн нүх. За довх деталийн бат бүх чанарыг дээшлүүлэх зорилгоор ихэвчлэн огцлогдсон конус хэлбэрээр хийгддэг зузаалга. Ишлиц шурагны толгой шлицийн холбоосны булны нүхэнд ухаж гаргасан горив. За хацар гол бэхлэгээний деталуудын үзүүрийг тэнхлэгт бэрхэн дүхлээр хавтгайтай огтлоход үүсэх гадаргуу. Гэрийн даалгаварт дараах деталийн элементүүдийн геометри бүтэц болон үүргийн талаар судалж ирээрэй хүүхдүүдээ. За дараагийн видео хичээлээс деталийн төрөл ангиллын талаар үзэх болно. Дараагийн видео хичээлээс үзээрэй хүүхдүүдээ.